Сайн байцгаана уу? Бүгдээр нь орой минь, өглөөний минь, өдрийн минь төргий. За тэгээд би энэ удаад Facebook live хийж миний бизнес гэж ийм гоё хөтөлбөр жилд ганцхан удаа болдог энэ гоё хөтөлбөрийн тэтгэлэгт оролцох ийм зорилготойгоор энэ лайвыг хийж байна. За тэгээ энэ тэтгэлэгт оролцохын тулд 3 зүйлийг хийх ёстой гэж Моника Батцөх маань танилцуулсан. За нэгдүгээрт нь өөрийнхөө хийж байгаа буюу хийхийг хүсэж байгаа бизнесээ танилцуулах. Хоёрдугаарт нь миний бизнес гэж энэ хөтөлбөрт яагаад оролцох гэж байгаа юм? Яагаад энэ хөтөлбөрт ормоор байгаа юм те? Орох зорилгоо энэ бизнес миний бизнес хөтөлбөрийг бас та бүхэндээ өөрийнхөө ойлгосноор өөрийнхөө яагаад би энд орох гэж байгаагаа хүсэж байгаагаар тайлбарлахыг тайлбарлах ёстой байгаа. За тэгээд 3 дугаарт нь болохоор та бүхний минь дэмжлэг туслалцаа надад маш их хэрэгтэй байгаа. За тэгээд хамгийн эхлээд би өөрийнхөө бизнесийг танилцуулах ёстой байгаа. За ингээд эхлээд би өөрийгөө товчхон танилцуулъя. Намайг Ганбаатарын Баяр Жаргал гэдэг. За би одоогоор Англи улсын Лондон хотод амьдардаг. За миний бизнес санаа буюу миний жижигхэн хувийн бизнес өөрөөр хэлбэл одоогоор миний хийж байгаа өөртөө илүү их хийх сонирхолтой байгаа энэ бизнес маань болохоор зүү хоолтын хувийн зөвлөх буюу монголчууд бол ялангуяа айгүй их мэдж байгаа. Ер нь бол Herbalife компани гэж Америкийн нэгдсэн улсад анх байгуулагдаад 40 жил болж байгаа энэ компани бие даасан гишүүнээр гишүүн болж энэ бизнесийг энэ шимт хижээлтэй хоолыг би 2003 оноос идэж эхэлсэн. За тэгээ энэ хоолны үр шим, үр дүнг өөрийнхөө амьдрал дээр үзэж амсаад 16 жил болж байна. За тэгээ энэ бизнесийг өөрөөр хэлбэл энэ шимт хижээллийг хүмүүст хүргэх, зөв ойлгуулах энэ бизнесийг хийж байгаа. За тэгээ энэ бизнесээ улам илүү үр дүнтэй болгож олон хүмүүст зөв ойлгуулах миний хамгийн гол пашнет буюу зорилго маань нэждэг. Яагаад тэгэхээр ялангуяа нөгөө ярихад Монголд хүмүүс Herbalife компани талаар их буруу ойлголттой байж идэг. Тэгвэл энэ жишээ нь гэтэл яагаад энэ Herbalife компани маань бүхэл бүтэн 40 жил болж байна анх байгуулгаснаас хойш. За тэгээд дэлхийн 96-7 оронд албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж идэг. Гэтэл энэний ард яагаад зарим хүмүүс буруу ойлгодог, зарим хүмүүс зөв ойлгодог талаар товчхон би танилцуулъя. Энэ бизнес бол өөрөөр хэлбэл миний хийж байгаа энэ бизнес бол ерөөсөө хүмүүсийг дэлхийг илүү эрүүл аз жаргалтай болгоцгоё гэсэн ийм урайндаар явагддаг. За энэ компаниас гаргаж байгаа энэ эсийн төвшөнд бидний бие организмыг зөвөр тэнцвэртэйгээр тижээж мөн бохирдохоос нь хамгаалж цэвэрлж ингэж тижээж өгдөг энэ хоол өөрөөр хэлбэл бидний бие организм яаж ажилддаг юм бэ гэдгийг энэ компани энэ хоолыг гаргаж авахд маш олон жилийн судалгаа, үнэтэй судалгаануудыг хийж энэ хоол бүтээгдэхүүнийг маш өндөр чанарын төвшөнд гаргаж ирж ингэж хүний биед яг хэрэгцээтэй тэр зөв байдлаар нь хүргэж өгөхийн тулд маш олон жилийн судалгаа хийж ингэж гаргаж хөдөлмөрөөр зориулсан энэ хоолыг хүмүүст зөв байдлаар хүргэж өгөх үүрэг нь энэ компани бие даасан гишүүн болгонд оногдчихийдэг. Яагаад тэгэхээр би өөрөө зөв идээд өөрийнхөө бие организм амьдрал дээрээ гэр бүлийнхэнтэйгээ ингээм хамтдаа энэ гоё үр дүнг гаргацсан учраас энэ үр дүнгээ би бусад хүмүүст зөв ойлгуулж зөв хүргэх зорилготой идэг. За энэ бизнесийн би айгүй олон юм ингээд тойруулж яриад ах шиг уучлаарай. Тэгээд би миний гол зорилго бол энэ бизнесийг яагаад хийж байгаа юм бэ? Энэ бизнес ямар хэрэгтэй юм бэ гэдгийг ойлгуулах гэдэг нь л та. Тэгэхээр энэ Herbalife компани хоол буюу энэ эсийн тижээл маань бидний бие организмд яг зөв тэнцвэртэй тэр тижээлийг тэнцвэртэйгээр нь оруулаад ирдэг.
Яг тэр хэмжээгээр бидний бие организм тэрийг хүлээж аваад бидний биеийн эсүүд маань хүлээж аваад тэр хэмжээгээр хэрэггүй одоо нөгөө өмнө нь хоол ундаар агаараар орж ирээ бохирдсон байгаа тэр бохирдлоо өөрөө ингэж биенээ цэвэрлээд идэг эсүүд маань. Тийм учраас зарим хүмүүс одоо тэр илүүдэл бохирдлоо гаргаад хайдаг. Зарим хүмүүс нь нөгөө хэрэгтэй зүйлээ аваад ахаар ингээ өөрөөр хэлбэл энэ хоёрын хооронд бидний бие организмын жингийн одоо тэнцвэржүүлэлт явагдаад идэг. Өөрөөр хэлбэл одоо жингийн зохицуулалт явагдаад идэг юм л да. Тийм учраас хүмүүс юу гэж ойлгохдгоо гэхээр энийг одоо нэг тураадаг компани гэж ойлгоод идэг. Гэтэл энэ Herbalife компани бол ерөөсөө ч тураадаг компани биш. Энэ бол шимт хижээлийн компани, Herbalife Nutrition буюу одоо шимт хижээлийн компани. Бидний бие организм байглаасаа заяагцсан энэ 100 тэрбум эсээс тогтсон бие организм маань хэрэгтэй зөв зүйлээ тэнцвэртэйгээр аваад ах тусам тэр хэмжээгээр хэрэггүй зүйлээ өөрөөсөө гаргаж хаяад энэ болгоныг тэнцвэржүүлж өгдөг гэдгээр энэ маш том одоо шинжлэх ухааны нээлтийг одоо хийсэн олон одоо эрдэмтэд энэ бүтээгдэхүүний энэ хоолны маань ард ажиллаж идэг. Тийм ч учраас дэлхийн бүхэл бүтэн маш өндөр хөгжилтэй 94 оронд энэ бүх үйл ажиллагаа хүлээн зөвшөөрөгдөд явагдаж байгаа. Ялангуяа одоо Англиг та нар мэдж байгаа тийм ээ. Англи чинь одоо гаднаас хоолт хижээл оруулж ирэхдээ ямар их өндөр хяналт шалгалт тавьж ээж, өндөр шаардлага тавьж ээж оруулж ирдэг үлээ. Гэтэл зөвхөн одоо Англи ихтэл Herbalife компани Америкийн нэгдсэн улсад 80 онд байгуулагдаад 85 он гэхэд одоо хамтарч ажиллаж эхэлсэн 5 жилийн дараа. Өөрөөр хэлбэл сая одоо энэ 100 өнгөрсөн 107 сард бид нар 35 жилийнхаа ойг хийж одоо тэмдэглэж маш том юм үйл ажиллагаа явсан байгаа. За тэгээд ингээ яриад байвал зөндөө юм байгаа л да. Миний одоо хувь хүнийхээ зүгээс одоо монголчуудаа зориулж одоо энэ бизнесийг яагаад ингэж 15 6 жил ингээд одоо унаж босон байж хийгээд үргэлжлүүлээд яваад идэх юм бэ гэхлээр энэ хоолыг идчихэж одоо бидний бие организм яг тэр хэрэгтэй тижээлээ авна. Тэр хэмжээгээрээ бид нар одоо эрүүл байх үндэс маань бий болдог. Мэдээж одоо хажуугаар нь бусад идж байгаа хоолнуудаа бас эрүүл байлгах ёстой. За тэр тал дээр бид нарт өөрөөр хэлбэл бие организм эргэтэн системээ илүү одоо тэнцвэртэйгээр тижээж илүү одоо урт удаан наслах аз жаргалтай байх тэр нөхцөлийг маань эрдэмтэд бүх талаас нь бүрдүүлж өгч яадаг энэ компани эрдэмтэд. Өөрөөр хэлбэл бид нар зөв хоол тижээлэр бие организмаа тижээн, дээрэс нь эрүүл мэндийн боловсрал гэж маш чухал юмыг бид нарт зааж өгч яадаг энэ эрдэмтэд. Өөрснийхөө одоо насан туршдаа судалгаа хийсэн бидний хүний бие организм яаж ажилдаг юм бэ? Яавал эрүүл байдгийг, яагаад өвдөж байгаа, яагаад тэгвэл энийг одоо буцаагаад бид нар өөрийнхөө одоо амьдралын хэв маягаараа дамжуулаад эрүүл болгох боломжтой юм бэ гэдэг энэ болгоныг одоо бид тэр эрдэмтэд бид нарт сургалтаар дамжуул зааж өгч яадаг. Тэгвэл энэ бүх мэдлэгээ бид нар буцаагаад ингээд бас тэр мэдхгүй байгаа, буруу ойлгочод байгаа хүмүүст зориулж одоо тайлбарлаж тэр хүмүүсийг одоо өшөө илүү зөв ойлголттой эрүүл мэндийнхаа талаар боловсралтай болохын төлөө л одоо энэ бизнес явагдаж идэм байгаа юм. Ялангуяа Монгол улс, монголчууд маань одоо тийм улс орон ховрол охол да. Жишээ нь ялангуяа хоол хүнснийхаа зүйлийг гаднаас одоо импортоор оруулж ирж байгаа хоол хүнс нийт идж байгаа хоол хүнсний зүйлийн импортоор оруулж ирж байгаа хувь нь маш өндөр иж идэг Монголд. Өөрөөр хэлбэл хоол хүнсний тал дээр хяналт шалгалт маш муу иж идэг. Тэгэхээр тийм учраас би юу гэж хэлэх гээд байна гэхлээр хувь хүн болгон өөрийнхөө төлөө, өөрийнхөө гэр бүлийнхаа төлөө эрүүл мэндийнхаа тал дээр боловсрол олж авах гэдэг бол энэ бол ерөөсөө маш том хариуцлага байж идэг. Өөрөөр хэлбэл бид нар юм мэдэхгүй л бол хэн нэгэн хүний үгээр орвол зөв ч юм уу, буруу ч юм уу тийм ээ. Тэгвэл хэрвээ чи өөрөө мэдлэгтэй байвал одоо энэ тал дээр зөв сонголт хийж чаддаг. Тийм учраас би энэ бизнесийг танилцуулж энэ бизнесээр одоо энэ олон жил явж байхдаа миний одоо хамгийн гол зорилго монголчуудаа ялангуяа энэ хоолыг, энэ одоо шимт хижээлийг, энэ компани зорилгыг, энэ ажлыг хийж байгаа бидний бизнесийн зорилгыг зөв ойлгуулах юмсан гэдэг л одоо хамгийн том
зорилго маань явж идэг. Тэгээд хажуугаар нь бас бид нар маш гоё одоо сургалтууд хийдэг. Жишээ нь одоо эрүүл амьдралтай одоо эрүүл амьдралын хэв маягтай байхад бидний 100% одоо сэтгэл санаа аз жаргалтай тий сэтгэл хангалуун өөрөө өөртөө хайртай байхад юу хийхтэй гэдгүү гэхээр одоо физикли мэдээж одоо бидний бие организм тэр чигээрээ эрүүл байхад одоо бидний бие физикл бие махбод уураг тарих сэтгэл санаа одоо сүнслэг байдал гэдэг ингээ энэ бүх зүйл хамаардаг л та тийм ээ. Тэгвэл бидний сайн уу манай яа зөндөө хүмүүс бас үзэж байгаа юм шүү дээ. Баярлалаа. Тэгээд өөрөөр хэлбэл бид нарыг одоо эрүүл мэндийн боловсрал гэдэг зүйлийг би ярих гэдэг юм л да. Чи өөрийнхөө бие организмыг яаж ажилдаг те? Одоо жишээ нь чиний уураг тарих яавал эрүүл байдیں۔ Чиний хоол боловсруулах систем яавал эрүүл байдгийг, яаж тэрийг харж хандах хамгаалах ёстой юм тийм ээ. Эсвэл одоо чиний арьс одоо биеийн одоо яс гэдэг ингээд ерөөсөө яриул маш олон зүйлүүд байж байдаг. Тэгвэл энэ болгоныг бид нар өөрснийхөө одоо сурч мэдсэн тэр компани тэр мундаг эрдэмтдээс сурж мэдсэн энэ мэдлэгээ одоо эрүүл амьдралын хэв маяг гэдэг клубээр дамжуулж ингэж хүмүүст мэдлэг олгох бидний одоо хамгийн гол зорилго байж идэг. За тэгээд жишээ нь яагаад одоо миний толгой өвддөг тий? Яагаад миний одоо яс янгинаад байгаа юм? Яагаад ингээ гинтхэн одоо би харшилтай болчихов? Яагаад би одоо ингээ миний ходоод өвдөд идэгин ч гэдэг юм уу тий? Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн боловсралтай байх тусам бид нар эрүүл мэндэ хамгаалах одоо маш том зүйлийг өөртөө болон гэр бүлийнхэнтэй хийх боломжтой ээж идэг. Тийм учраас л бид нар энэ бизнесийг би одоо энэ олон жил одоо Монголдо байж чадсан ч чадаагүй ч тий өөрийнхөө чадах хэмжээгээр өөрийнхөө биен дээр байнга одоо тэр туршлагыг хоримтлуулж ийн л да. Өөрөөр хэлбэл би энэ хоолыг өдөр болгон тий энэ 16 жилийн туршид өглөө босоод л одоо миний иддэг хоол бол Herbalife компани энэ сайхан шимт хижээлтэй одоо бид нар коктейл гэж нэрлэдэг. Энэ хоол иждэг. Яагаад тэгэхээр энэ алоо жуус, энэ цай, энэ алоо формула 1 шейк энэ гурав одоо бид нар ярьдаг л да өглөөний одоо үндсэн 3 хоол гэж ярьдаг. Тэгвэл энэ 3 хоолны зорилго нь тэгээ яагаад идэх ёстой юм? Яаж иддгийг тэгээ энэ болгоныг одоо бид нар клубээрээ энэ одоо эрүүл амьдралын эрүүл хооллолтын хэв маяг, эрүүл амьдралын хэв маяг гэсэн одоо клубээр дамжуулж ингэж одоо хүмүүст хүргэдэг байгаа. Нэгэнт одоо өөрөөр хэлбэл энэ миний одоо хийж байгаа бизнесийн гол зорилго та эрүүл мэндийн боловсралтай байвал одоо гэр бүлээ өөрийгөө илүү эрүүл урт удаан одоо сайн сайхан байлгах ийм одоо айгүй том одоо нийгмийн зорилго маань оршиж идэг. Тэгээд одоо энэ лайвыг хийж байгаа гол зорилго маань болохоор зэрэг нэгдүгээрт нь би бизнесээ танилцуулна гэсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр миний хийж байгаа бизнесийн хамгийн том одоо зорилго нь энэ хийж идэг гэж би хэлэх гээд байгаа юм. Тэгээд энийг хэлэх гээд амар олон юм ярьсан болов уучлаарай. За тэгээд хоёрдугаарх одоо зорилго маань болохоор би энэ миний бизнес гэдэг энэ гой хөтөлбөрт орох гээд энэ л да онлайнаар явагддаг Монголд одоо амьдралын дасгалжуулалт буюу дасгалжуулалтын актив гэж ийм гоё одоо активыг үүсгэн байгуулсан Бацөхийн мөнгөн туяа гэж эмэгтэй байдаг. Бид нар бол Facebook хаягаар нь бол Моника Бацөх гэж одоо мэддэг. За энэ гайхалтай эмэгтэйгийн үүсгэн байгуулсан дасгалжуулалтын активаар дамжуулж жил болгон одоо жилд нэг л удаа явагддаг энэ миний бизнес гэдэг энэ хөтөлбөрт би оролцох маш их сонирхолтой байна. Яагаад гэвэл энэ бизнесийн танилцуулгыг уншаад энэ бизнест урд өмнө нь одоо урд жилүүдэд оролцсон тэр хүүхдүүдийн тэр залуучуудын одоо гарсан үр дүн энэ бүхнийг одоо харьцуулаад нэлээд удаан одоо энэ талаар би энэ миний бизнес хөтөлбөрийн талаар нэлээд удаан сонсож судалгаа хийж ийн л да. Тэгээ
энэ хөтөлбөрт би бүр үнэхээр яаж ч байсан гэсэн би орно гэсэн юм зорилготой байгаа. Яг тэгэхээр надад одоо маш олон зүйлийг энэ миний бизнес хөтөлбөрөөс мэдэж авмаар байна л та. За тэгээд ерөнхийдөө яг би товчлоод нэг 2 3 зорилго дотор товчлоод одоо багтаацсан байгаа. За нэгдүгээрт нь болохоор зэрэг би өөрийнхөө одоо энэ сэтгэлгээгээ бүр шинжилмээр байна. Яг тэгэхээр бид нэр ямар нэг юм хийхэд одоо энэ майндсет буюу чи юмыг аль талаас нь харж ийна гэдгээс ерөөсөө маш их зүйл шалтгаалж идэм байна. Тэгээд одоо ялангуяа сүүлийн үед маш их яригдж байна л да entrepreneur mindset буюу entrepreneur буюу одоо сэтгэлгээгээ бид нар бизнес сэтгэлгээ одоо юу гэдгийг мэдээж одоо бид нар ингээд мөнгө олох гээд байна л да. Гэтэл тэр мөнгө ямар мөнгө одоо их хэмжээний мөнгө л олчвол бид нар одоо болчих юм шиг ялангуяа монголчуудын маань дунд энэ одоо айгүйх байж идэг. Гэтэл өөрөөр хэлбэл ихч бай, багч бай, олсон тэр мөнгөө яаж зохицуулахын, яаж бизнес хийдгийг, өөрөөр хэлбэл одоо би ганцхан одоо энэ зөв хаалтын буюу одоо эрүүл амьдралын хэв маягийн хүмүүст сурталчлах энэ бизнесээс гадна энэ миний бизнес хөтөлбөрт орсноороо би яах гээд байгаа гэхээр өөрийгөө улам илүү нэмэр байна. Өшөө би ямар боломж байгаа, өшөө ямар одоо бизнес хийж болох юм. Яг тэгэхээр энэ олон хугацаанд ингээд харж байхад нэгэнт хүн ингээд сэтгэлгээгээ тэлээд өөрчлөөд юмыг ингээд арай илүү ингэж өөр талаас нь хардаг болчвол хүнд маш олон одоо зүйлийг хийх чадвар байдсан байна. Цаг хугацаагаа зохицуулж, цаг хугацаагаа үнэлж чадах юм бол өөрөөр хэлбэл энэ цаг гэдэг зүйл бүх хүмүүст яг адилхан заягдсан байж идэг. Чи ямар мөнгөтэй вэ нөө, мөнгөгүй вэ нөө хамаагүй бүх хүмүүст энэ цаг гэдэг зүйл яг адилхан хэмжээтэй оногдсон байж идэг. Гэтэл энэ цагийг зарим хүмүүс нь зөв ашиглаад хэдэн 10 100 дахин үржүүлээд одоо ашигтай болгочоод идэг. Гэтэл зарим хүмүүс болохоор зэрэг зүгээр л одоо өнгөрөөгөөд идэг. Тэгээ ялангуяа одоо гадаадд бол цагийг мөнгө гэж ярьдаг. Ерөөсөө цаг бол мөнгнөөс ч илүү үн цэнтэй гэж одоо ярьдаг шүү дээ. Тэгэхээр би тэр олон видео бичлэг одоо энэ зүйлүүдийг сонсож аваад миний бизнес хөтөлбөрт орвол би одоо хамгийн одоо том чухал зүйл бол би сэтгэлгээгээ өөрчлөх юм байна. Энэ бол одоо миний хувьд маш чухал зүйл байна. За хоёрдугаарт нь би өөрийнхөө одоо хийж байгаа бизнесээ тогтворжуулж ялангуяа одоо сүүлийн үед хөгжиж байгаа энэ онлайнаар буюу одоо техник технологийн нөөц болцоог ашиглаж бизнесээ одоо дараагийн левел рүү дараагийн түвшин рүү хөгжүүлэх ийм одоо том зорилго байгаа. За энд бол би одоо маш их итгэлтэй байгаа. Би энийг одоо хийж чадна. Энэ бизнес миний бизнес хөтөлбөрөөр дамжуулж би одоо энэ зүйлийг олж авна гэдэгтээ бол бүр 100% итгэлтэй байгаа. За тэгээд 3 дахь том зорилго маань болохоор бизнес нетворкинг буюу одоо яг ижил одоо сэтгэлгээтэй тий ижил зорилготой ийм одоо баялагын динамик гэж бас яриад байгаа. Энэ одоо хүрээнд орж өшөө олон одоо адилхан зорилготой, адилхан сэтгэдэг тий одоо өөрөө өөрийгөө хөгжүүлэх юмсан өшөө өөрөөрөө дамжуулаад өөрийнхөө чаддаг зүйлээр дамжуулаад монголчуудаа Монголын нийгэмд одоо хэрэгтэй зүйл хийх юмсан өөрийнхөө чаддаг зүгээсээ тий ийм одоо зүйлүүдийг олж авах. Ийм 3 том зорилготойгоор би энэ миний бизнес хөтөлбөрт орох гэж байгаа. Тэгээд бас би энэ хийж байгаа энэ лайваараа дамжуулаад бас энийг би угаасаа хадгална. Тэгээ энийгээр дамжуулаад би Монголд байгаа маш олон залуучуудыгаа одоо цаг битийн алдаараа яг гэвэл энэ хөтөлбөр жилд ганцхан удаа болдог. Тэгээд энэ хөтөлбөрт нэгэнт ороод ирвэл тэ чи үнэхээр хүсэж хүлээгээд ороод ирэх юм бол чиний амьдрал өөрчлөгдөнө гэдэг нь бол бүр баталгаатай. Тэгвэл мэдээж ингээд ганцхан мөнгө төлөөл энэ хөтөлбөрт ороод ирэл юу ч хийхгүй байл мэдээж үүж өөрчлөгдөхгүй шүү дээ тийм ээ. Харин энэ хөтөлбөрт орж ирээд яг бид нар одоо зэрэгцээд одоо чадсан чадаагүй ингээд чадах хүртлээр өөрийнхөө одоо өөртөө байгаа бүх юмаа энэ одоо хөтөлбөрлөө анхаарлаа хандуулаад ингээд хамтдаа явах юм бол бид нарыг дэмждэг маш гоё одоо баг команд ажилд юм бэлээ. Моникагийн ард.
Тийм учраас энэ хөтөлбөрт одоо айл болох одуулаа оролцоод бид нар одоо монголчууд бид нар амьдралаа одоо дэлхийн түвшинд хүргэх, сэтгэлгээгээ дэлхийн түвшинд хүргэх, энэ дэлхийн одоо өөрөлдвөл одоо саятангууд гэж бид нар яриад байдаг шүү дээ. Одоо айл хэдийн одоо эдийн засаг, мөнгө санхүүгийн хувьд эрх чөлөөнд хүрсэн энэ хүмүүсээс яг одоо монгол хүний сэтгүүгээр дамжуулж олж авах, энэ мэдлэгийг олж авах ийм одоо боломж биднэрт ирээд байна. Ялангуяа би энэ миний бизнес хөтөлбөрт яагаад орох гээд байгаа гэхлээр бас нэг том шалтгаан нь Моника Бацөх маань өөрөө одоо бараг хичнээн мянган хэдэн 10 мянган доллар төлж одоо энэ олон бизнесийн сэтгэлгээ, энэ мэдлэг одоо биднэрт энэ бизнесийн миний бизнес хөтөлбөрөөр дамжуулж олгох гээд байгаа энэ бүх мэдлэгийг өөрөө одоо дэлхийн хэмжээний тэр том одоо миллионерүүд, тэр мундаг аль хэдийн одоо учрыг олцсон тэр хүмүүсээс бараг 10-ад жилийн турш судалж ингэж мэдэж авсан зүйлээ монголчуудтай зориулаад ийм бага үнээр ингэж хүргэж өгч байгаа учраас би энэ хөтөлбөрт маш олон хүмүүс ороосоо гэж үнэхээр хүсэж ин л да. Яагаад гэхэлэр жишээ нь би одоо Лондонд амьдардаг. Тодорхой хэмжээгээр мэдээж англиар одоо юм үзээд ойлгоно. Одоо би зөндөө видео үздэг л дээ. Ер нь бол гэсэн ч нөгөө үзэл одоо ингээл тухайн үед энэ ямар гоё юм бэ, ингэдгийм байна гэж ойлгож аваад тэгээд л баг ингээ мартагдчихдаг. Гэтэл энэ миний бизнес хөтөлбөрний нэг том онцлог нь юу гэхээр хамгийн нэгдүгээрт монгол сэтгэлгээгээр бид нарт энийг хүргэх гээд байгаа. Өөрөөр хэлбэл дэлхийн хэмжээний тэр том бизнес сэтгэхүйг биднэрт монгол хүний сэтгхүүгээр одоо маш ойлгомжтой байдлаар нэгдүгээрт хүргэх гээд байдаг. Хүргэх чинь хоёрдугаарт нь юу гэхээр үнэхээр бид нар хичээж тэр дасгалуудыг ажиллаж чадах юм бол бидний амьдралд тэр бодит үр дүн гарна гэдэг нь бүр гаранти гэж ярьдаг шүү дээ, бүр баталгаатай. Тийм учраас одоо аль болох олон хүмүүс амжиж бити дахиад нэг жил алдаарай. Энэ жилдээ бүр заавал амжиж ороорой гэж би хүсмээр байна. Яагаад гэвэл би одоо энэний өмнөх Моника Бацөх маань жилд 3 хөтөлбөр явуулдаг. Нэгдүгээрх нь болохоор зэрэг хамгийн ихний хөтөлбөр нь болохоор би 30 хоногт амьдралаа өөрчлөе гэдэг энэ одоо хөтөлбөрт оролцсон. Энэ бол үнгүү одоо өөрөөр хэлбэл бид нар ямар нэгэн үн төлөхгүйгээр зүгээр имэйлээ бүртгүүлээл ороод одоо 30 хоногийн дотор чиний сэтгэхүй яаж өөрчлөгдөж болох юм бэ гэдгийг харуулсан юм гой гайхалтай хөтөлбөр байдаг. За тэгээ энэ бол үнгүү гэж хэлэх би айгуу дургуул. Яагаад гэвэл энэний цаана маш том үн цэн явж байдаг учраас үнгүү гэсэн үг биш. Та харин тэр 30 хоногийн хөтөлбөрт оролцохдоо ямар нэгэн одоо үн төлөх хэрэггүй. Гэхдээ энэ бол маш их үн цэнтэй энэ хөтөлбөр ээж байдаг. За дараагийнх нь болохоор мөнгөний сэтгэлгээ буюу одоо санхүүгийн эрх чөлөөнд яаж хүрэх юм бэ? Яаж санхүүгийнхаа тал дээр чи ингээ стресстгүйгээр амьдрах юм бэ? Амьдрж болдгийм бэ? Ямар хэмжээний мөнгөтэй байх нь ерөөсөө хамаагүй. Яаж тэр байгаа мөнгөө зөв зохицуул сурд юм бэ гэдэг энэ гайхалтай хөтөлбөрт орсон. Тэгээ энэ хөтөлбөрийн үр шим одоо ч миний амьдралд одоо бол би ерөөсөө ингээд мөнгөндөө санаа зовхой болцсон. Өөрөөр хэлбэл яана тийм авах юмсан. За тэр одоо юма яана, тэр төлбөрөө яана. Тэрэндээ нэг тийм юм аваад өгчих юмсан. Ийм хувцас авах юмсан ч гэдэг юм уу. Бид нар одоо ингээд өдөр тутам одоо санхүү дээрээ ингээд заав тэр одоо сургалтынхаа төлбөрийг төлөх ёстой. Тэрийгээ яанаач гэдэг юм ингээ. Айгүй олон юм дээр бид нар өдөр болгон болсон болоогүй ингээ санаа зовох, санаа тавих юмнууд зөндөө гарч идэг тий. Гэтэл би энэ мөнгөний сэтгэлгээ гэж энэ 3 сард явагддаг энэ хөтөлбөрт би бүр хамгийн сүүлийн өдөр нь би бүр өөрийгөө айгүй азтай гэж боддог. Хамгийн сүүлийн өдөр шийдвэр гаргаад ерөөсөө яг тэгэхээр тэр хөтөлбөрийг надад хэрэгтэй юугүй юу гэж айгүйх бодоод айгүйх олон хүмүүсийн видеог үзэж чагаад тэгээ хамгийн сүүлийн өдөр шийдвэр гаргаад би шууд яг хэрвээ тэгээ шийдвэр гаргахгүй бол би дахиад нэг жил хоцрох гээд байгаа байхгүй юу? Жилд ганцхан удаа болдог учраас. За тэгээ тэр хөтөлбөрт ороод би үнэхээр одоо бол би ингээд миний өөрөөр хэлбэл хүн 10 хурууга хараад ингээд алган дээр харахтаа ингээд энэ юм байна гэж мэддэг шиг би одоо санхүүгээ яг тэгж удирддаг болсон. Өөрөөр хэлбэл би одоо хизээ юу болох вэ?
миний санхүү дээр юу болж ийн гэдгийг маш сайн мэддэг одоо энэ чадварыг би мөнгөний сэтгэлгээг энэ гэж энэ гайхалтай хөтөлбөрөөс олж авсан. За дараад нь би үргэлжлүүлээд гэр бүлийн динамик гэж энэ одоо гоё хөтөлбөр дараад нь үргэлжлээд явагддаг. Тэгээ энд би дахиад суусан. За энэ хөтөлбөр болохоор ерөөсөө одоо нөгөө бид нар ярьдаг штэ Монгол хүмүүс ялангуяа гэрээ засаад төрөө зас гэж одоо эхлээд одоо өөрийгөө зас тэгээд гэрээ зас тэгээд төрөө зас гэж ярьдаг штэ заримдаа мартчихад байна. Тэгэхээр би мөнгөний сэтгэлгээ хөтөлбөр бол ерөөсө ганцхан мөнгөний тухай ярьдаггүй бидний мөнгөний талаар ямар буруу ойлголттой байсан юм бэ гэдэг одоо энэ бүр одоо тэр багаас одоо бид нар чинь одоо зарим нь бол бүр социализмын үеэс ингээд хүмүүжид ирсэн байгаа шүү дээ. Гэтэл тэр одоо социализмын үеийн мөнгөний сэтгэлгээ бидний хүмүүжилд бүр гүн бат суудсан байдаг. Тэр зүйлүүдийг энэ мөнгөний сэтгэлгээ хөтөлбөр оронгоор нь зөв болгож өгдөг. Би бол зөв болгож өгдөг гэж хэлнэ. Тэгээд дээрэс нь би хувь хүн гэдэг талаасаа би өөрийгөө улам илүү таньж мэдэж авсан энэ хөтөлбөрөөр дамжуулж. За тэгээд дараад нөгөө гэр бүлийн хөтөлбөр гэж ярьсан шүү дээ, гэр бүлийн динамик гэж. Тэгэхээр ер нь бол нөгөө нуур амгалан бол нуус амгалан гэдэг үлээ тий. Гэр бүл гэдэг зүйл бидний амьдралд хүн болгоны амьдралд маш чухал байдаг шүү дээ. За энэ гэр бүлийн хөтөлбөрөөс би юу болж авсан бэ гэхлээр ерөөсө хүнтэй харьцах тэр тусмаа гэр бүлийнхэнтэйгээ харьцах. Бид нар чинь гэр бүлийнхэнтэйгээ ерөөсөө харьцаж чаддгүй юм байна. Аав ээжтэйгээ, ах トゥ хамаатан садантайгаа, эхнэртэйгээ, нөхөртэйгээ, хүүхдүүдтэйгээ ерөөсөө харьцаж чаддгүй юм байна. За ямар алдаа гаргадаг байсан бэ гэхлээр жишээ нь би одоо бид нар чинь ингээл нэг эхнэртэй юм уу нөхөртэй ингээл гомдлоод идэг шүү дээ тий. Энэ ста надаа ингээд туслаад өгөхгүй юм. Ингээл дандаа ийм юм болж явах юм ингээл. Гэтэл бид нар жишээ нь би энэ хөтөлбөрт ороод гомдлоо зөв илэрхийлж сурсан. За тэгээд гэр бүлийнхаа үн цэнийг одоо гаргаж ирсэн гэд яриул маш их юм байна л да энэ дотор. Миний хамгийн гол сурсан юм юу гэхээр би одоо нөхрийнхөө хайрын хилийг, өөрийнхөө хайрын хилийг, хүүхдийнхаа хайрын хилийг мэдэж авсан. Өөрөөр хэлбэл ямар одоо үйлдэл маань миний одоо хайртай хүмүүст таалагддаг юм бэ? Тэрийг би одоо мэдээд авчихаар бидний харьцаа маш гоё одоо болж эхэлсэн. За тэгээд дээрэс нь ялангуяа одоо энэ бол монгол хүмүүсийн амьдралд маш их тохиолддог зүйл. Юу гэхээр хүүхдээ ерөөсөө бараг сонсдоггүй. Зүгээр л хүүхдтэй одоо хүүхд нэг өөрийнх нь нэг сонсдог эд материал чим шиг тий. Чи тийм мэрэгжил эзэмш. Чи тэгж сур. Тэгж тэдэд одоо тийм юм тэдэд хий гэдэг юм одоо ингээд ерөөсөө юм нэг харилцаа байхгүй. Зүгээр л одоо нэг юм өөрийнх нь нэг үгийг дагж идэг нэг тийм робот чим шиг ингэж харьцдаг. Бид нар хүүхдүүдээ ерөөсөө сонсдоггүй, хүүхдүүдээ ойлгоё гэж боддгоо юм билээ. Тэгээ ялангуяа одоо энэ шинэ new generation гэж яриад байгаа шүү дээ. Залуу үеийн хүүхдүүд маань маш их юм одоо адаглал наацах нь баг англи хэл мэддэггүй хүүхдүүд, Монголд ч гэсэн хүүхдүүд маш их одоо англи хэлний боловсрал өндөртөө болцсон. Одоо YouTube-ээс янз бүрийн видеонууд үзэж гин. Ингээ тэр хүүхдүүдийн одоо бусад одоо сошиалоос олж авж байгаа бусад одоо сошиал медиагаас олж авж байгаа мэдээллээрээ дамжуулан маш их мэдлэгтэй болцсон. Би одоо жишээ нь хүүхдээсээ маш их юм сурдаг жишээ нэ. Тийм учраас гэр бүлийн динамик гэж энэ хөтөлбөр болохоор зэрэг ерөөсөө л харьцааны урлагийг хүмүүст маш гоё ойлгуулж өгдөг ийм одоо хөтөлбөр болсон миний хувьд болохоор. Тэгээ гэр бүлийнхэнтэйгээ хамаатан саднуудтайгаа одоо хамт ажилтдаг хүмүүстэйгээ тий эргэн тойрон одоо миний эргэн тойрон байж байгаа хүмүүстэй би яаж харьцах ёстой юм бэ? Миний алдаа юу юм? Тэгээ бидний нэг том юм юу гэхээр зэрэг ингээд бид нар гэр бүлийнхнийгаа засах гэж оролдоод идэг. Жишээ нь одоо нөхрөө тийм болгочвол баг би одоо аз жаргалтай болчих юм шиг. Миний хүүхэд тийм болчвол, миний хүүхэд тэгчвэл би одоо илүү сайхан байх юм шиг тий. Гэтэл энэ бол эсэргээрээ өгд юм билэ. Чи илүү ингээд би өөрийгөө ингээ өөрчлөд авах тусам би өөрийнхөө ингээ гаргадаг зан чанараа засаад авах тусам тэр харьцаанууд бүгд ингэж зөв болж ирдэг гэдгийг би энэ одоо
гэр бүлийн нам хөтөлбөрөөс ойлгосон. За тэгээд одоо бол би үнэхээр бүр тэсий яда хүлээж ийн энэ миний бизнес хөтөлбөрт оролцох гэж. Тэгээ энэ хөтөлбөрөөр дамжуулаад би маш олон зүйлийг өөртөө ихтэй, улам илүү ихтэй болж тэгээд энэ өөрийнхөө одоо хийж байгаа бизнесийг илүү тогтвортой, одоо илүү expand гэдэг үлээ тий. Ингэж энэ бизнесээрээ дамжуул би маш олон хүмүүст тусламаар байна. Тийм учраас би энэ миний бизнес хөтөлбөрт оролцож байгаа. За тэгээд энэ хөтөлбөрт би маш олон монголчуудыг үнэхээр ороосоо гэж бодож байна. Монголчуудын маань сэтгэхүй үнэхээр өөрчлөгдөх цаг нь болсон. Дэлхийн хэмжээнд одоо сэтгэх энэ боломжийг энэ миний бизнес хөтөлбөр бүр зайлшгүй өгнө гэдэгт бол би итгэлтэй байна. Тэгэхээр миний бизнес хөтөлбөрт ороод ирээрээ нэг анги болцгоё. Тэгээд хамтдаа энэ баялагын сүлжээнд одоо сүлжээгээр холбогдож бие биендээ одоо тусалж бие биендээ одоо яагаад гэхээр хүн болгонд өөр өөрийнх нь хийж чаддаг гайхалтай зүйлүүд байж идэг гэдгийг би одоо энэ олон хөтөлбөрүүдээс сурсан. Тэгэхээр миний бизнес хөтөлбөр бол үнэхээр бидний амьдралыг өөрчлөх, монголчуудын амьдралыг, Монголын маань нийгмийн одоо төвшинг, дараагийн төвшин рүү хүргэх энэ том одоо зүйлийн эхлэл гэдэгт бол би маш их итгэлтэй байна. Тийм ч учраас би одоо өөрийгөө урд нь бол би ингээд ямар харагдах бол хүмүүс юу гэж хэлэх бол гэдг юм уу те бусад хүмүүс юу гэж хэлэх бол гэж ингэж айгүйх одоо санаа зовж амьдардаг одоо тийм том одоо эго гэж ярьж ирсэн шүү дээ. Нэг удаа одоо Моника Бацх маань нэг видеон дээр ярьж ирсэн шүү дээ. Нэг 13 төрлийн эго буюу бардам зан. Тэр бол одоо бардам зан юм л та. Тийм тэгэхээр энэ одоо маш олон бардам зан бид нарт байдаг. Тэгэхээр энэ одоо бардам зангаасаа зангаа өөрөөсөө засаад тэгээд засахыг би одоо хичээж бас маш их хичээж явж байна. За тэгээд тийм ч учраас би өнөөдөр одоо хүмүүст таалагдах гэж биш одоо өөрийнхөө бодож байгаа өөрийнхөө одоо үнэхээр энийг бодохоор миний бүр сэтгэл догдлоод ингээд ерөөсөө эхлээд энэ видеог хийхдээ би амар айжсэн л да яана би ярьж чадахгүй хаа би одоо амар олон алдаа гаргана да би одоо яаж харагдах бол хүмүүс юу гэж бодох бол гэ. Тэгээ би юу гэж бодсон гэхээр энэ болгон ерөөсөө хамаагүй яагаад гэхээр миний одоо дотор бодогдож байгаа тэр зүйлээ би нэг байсан нэг хүмүүс хүнд ч хамаагүй хэлий. Яагаад гэхээр энэ маань одоо бусад хүмүүст хэрэгтэй учраас гэж бодож одоо энэ зоригийг гаргалаа. Тэгээд одоо миний бизнес гэсэн энэ гоё одоо хөтөлбөр жилд ганцхан удаа болдгийн шүү. Ялангуяа монгол хүний дэлхийн хэмжээнд сэтгэдэг, дэлхийн хэмжээний одоо энэ гайхалтай боловсрал, энэ гайхалтай мэдлэг, энэ бүх зүйлийг одоо монгол хүний сэтгүүгээр дамжуулж монголчуудаа монгол хэлээр нь хүргэх гэж байгаа энэ гайхалтай бизнесийн сэтгэлгээтэй болгох, таны амьдралыг оронгоор нь өөрчилж чадах энэ гоё хөтөлбөрт бүгдээрээ одоо ороод ирээрээ гэж би та нараасаа хүсэж байна. Тэгээд би өөрийнхөө энэ видеоны дор нэг линк байрлуулчин. Тэр линкээр ороод энэ миний бизнес хөтөлбөрт бас бүртгүүлж болно. Үнэхээр 5 сая төгрөгийн үнэтэй энэ хөтөлбөр таны сэтгхүүг 500 сая хичнээн ч одоо хэд ч дахин үржүүлж одоо тэр мөнгийг олж болох тэр сэтгхүүгийг чинь өөрчилж өгдөө шүү. Энийг өөрчлөнө гэдэгт бол би 100% итгэлтэй байна гэж мэдж байгаа учраас би энэ одоо лайвыг хийж байна. За тэгээд бүгдээрэнд нь амжилт хүсье. Тэгээд би одоо энэ видеог үзсэн маш олон хүмүүс одоо энэ надтай хамт энэ миний бизнес хөтөлбөрт нэг анги болж орж ирнэ гэдэгт би итгэлтэй байна. Тэгээ баярлалаа намайг ингээд үзээд ингээд надад урам өгж байгаа та нартаа маш их баярлалаа. Тэгээд бүгдээрээ одоо энэ миний бизнес хөтөлбөрт уулзцгаая. Энэ хөтөлбөр таны амьдралыг, миний амьдралыг үнэхээр өөрчлөе шүү. Яагад гэвэл өөрчлөгдсөн зөндөө хүмүүсийн одоо үр дүн бид нарт аль хэдийн байгаа. Тэгэхээр одоо та ямар ч бизнес хийдэг бай, бизнесгүй ч байсан бай хамаагүй энэ хөтөлбөр таны сэтгхүүг оронгоор нь өөрчилж одоо юм
гайхалтай гоё одоо зүйлийг таны амьдралд, миний амьдралд, чиний амьдралд бий болгоно гэдэгт би итгэлтэй байна. За ингээ баярлалаа та нартаа. Тов болормаа баярлалаа. Энэ хөтөлбөрт ороод ирээрээ. Энэ видеоны дор байрлуулсан линкээр дамжаад энэ хөтөлбөр рүү ороод ирээрээ. Энэ үнэхээр гайхалтай бидний сэтгэлгээг үнэхээр юм бүр оронгоор нь өөрчлөх ийм гоё хөтөлбөр байгаа шүү. Баярлалаа ануу. Баярлалаа. Ямар маш гоё урам өгж гинэ надаа баярлалаа. Би ч гэсэн та нартай хайртай шүү. Чамд хайртай шүү ануу. Чи бол гайхалтай шүү. За. Тэгээд үнэхээр миний бизнес хөтөлбөрт ороод ирээрээ юу хийдэг байсан бэ хамаагүй. Бүр бизнесийн санаагүй байсан ч хамаагүй энэ хөтөлбөрт орж ирээд маш гоё одоо санаагаа олоод ингээд амжилттай явж байгаа маш олон үр дүнгууд байдгийм байлээ. Тэгээд тэр олон видеонуудыг бүгдийг үзээд тэгээ маш нэлээд олон судалгаа хийж ээж би энэ миний бизнес хөтөлбөрт орё гэж ингэж хүссэн байгаа. Тэгээ миний бүр хамгийн анхны одоо тэр мөнгөний сэтгэлгээ хөтөлбөрт орохоос өмнө миний одоо хамгийн хайж исэн зүйл миний бизнес хөтөлбөр байсан байхгүй юу. Тэгээ миний бизнес хөтөлбөрийг хайж явж байхдаа би энэ мөнгөний сэтгэлгээ тэр гэр бүлийн динамик гэдэг хөтөлбөрүүдийг олсон байгаа юм. Тэгэхээр миний хамгийн анхны одоо хайлт бол миний бизнес хөтөлбөр байсан. За тэгэхээр би одоо үнэхээр маш их одоо юу гэдгэлээ excited гэж ярьдаг шүү дээ. Бүр тесэн ядан хүлээж ийн үнэхээр. Тэгээ тэнд ороод тэр хөтөлбөр дотор тэр ангийнхан дотор бүр ямар байх нь бүр ойлгомжтой маш олон гоё одоо ижил сэтгэхүйтэй өөрчлөгдөе, өсөе, хөгжие, одоо хүмүүст хэрэгтэй зүйл хий гэсэн одоо ийм хүсэл зорилготой сайхан амьдралыг бүтээе гэсэн одоо ийм гоё зорилготой хүмүүстэй нэг анги болно гэдэгтээ бүр үнэхээр тесэн ядан хүлээж байна. Тэгээ та нартай хайртай шүү. Баярлалаа.